Зэнга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Виктор Хьюго, Шовдор хүмүүс. Тэргүүн хэсэг 1-р дэвтэр. Фантин. Энэрэнгүй сэтгэлд ноён Мирэл. Ноён Шарл Франсуа Бенвеню Мирэл 1815 онд Дин хотын захирагч лам байлаа. 75 орчим настай өвгөн Мирэл 1806 оноос эхлэн Дин хотын захирагч лам болжээ. Үнэн худал нь үл мэдэгдэх дам ярианаас үзэхэд ноён Мирэл Экс нутгийн засаг захиргааны газрын түүхийн зөвлөх явсан хүний хүү, Мирэлийн эцэг төрсөн хүүдээ өмч хөрөнгө албан тушаалаа өв залгамжлуулахын тулд эрх тушаалтны гэр бүлийн дунд ихэд дэлгэрсэн заншлаар хүүгээ 18 буюу 20 настайд нь гэрэлүүлсэн гэлцсэн. Шарл Мирэл гэрэлсний дараа олны дотор ховжив яриа хоног өдрөөр үргэлжилсээр байлаа. Гялалдсан цэвэр царайтай, хов залихтэй, оюун ухаан сэргэлэн, пагдгар нуруутай Мирэл өөрийн амьдралын өсөх үеийг зугаа зингэл янаг амрагт зориулжээ. Ховсгал ялахад нийгэмлэгийн үйл амьдрал хормохон зур хурдан өөрчлөгдөж, уучин төрийн эрх ямбатны гэр бүл хавжигдэн хөөгдөж харсан зүгтээ сарнин бутарч зам хоров. Ноён Шарл Мирэл ховсгалын анхны өдрөөс эхлэн Итали орн руу оргон зугтав. Айл гэр болсоор үр хүүхэд төрүүлээгүй байсан эхнэр нь Италид очиод он жилийн удаанд тарчилсан архаг өвчнөөс улж нас баржээ. Ганц бие үлдсэн ноён Мирэлийн амьдрал цаашдаа ямар өөрчлөлт гарсныг хинж мэдсэнгүй аж. Харин Италид очиод сахил хүртэн лам болоод эргэж ирснийг хүн бүхэн ярилцдаг байж. 1804 онд ноён Мирэл Брюнол хотын захирагч лам болж өндөр настай тайван ганцаардмал амьдралд орсон байв. Мирэл ямар нэг хэргийн учир Парис хот орж ажил хэрэгэ бүтээж явах зураа католик шашны дээд тушаалтан Фишинд очиход эзэн хаантай тулгаран учирчээ. Мирэл эзэн хааныг ихэд сонирхон харж байхыг ажсан Наполеон "Та намайг юунд ингэж харав?" гэж асуухад ноён Мирэл "Хүндэт хаа минь, та намайг хүн гэж үзэж байхад би таныг агуу их хүн гэж сайн үзэж байна. Иймээс та бид хоёр харилцсан нэг нэгийг ашиглаж болох юм аа" гэж хариулжээ. Мөн өдрийн орой эзэн хаан Наполеон дэрний нэр алдрыг Фишээс асуусан аж. Хэд хоногийн дараа ноён Мирэл Дин хотын захирагч ламаар томилогдсон гайхалт мэдээ сонсогдов. Мирэлийн залуу насны тухай дээр дурдсан яриа байсан боловч чухам үнэн худлын хинч мэддэггүй байж. Ховсгалаас өмнө Мирэлийн гэр бүлийн тухай улсууд тун баг мэддэг байлаа. Ховжив ярих хошуурдтай олонтой, агцтай юм боддог ухаантнаар ховрхон жижиг хотод орсон хүн болгоны хувь заяаг ноён Мирэл туршин үздэг байв. Мирэл Дин дээрээд 9 жил өнгөрөхөд тентхийн хүмүүсийн сонирхол буурч илүү дутуу үг ярих авалжээ. Ноён Мирэл өөрөөсөө 10 дүү ноёхон Батистентай хамт Динд хүрэлцэн иржээ. Батистен бол Мирэлийн төрсөн ганц охин дүү үлгөө. Мирэл Батистенаас гадна ажил өвчин хоёрт дарагдан захилж бачимдж явдаг зарц эмгэн Маглуара мөн авч иржээ. Захирагч лам албан тушаалтаа ормогц
Дийн хотынхан ажилдаа аль хэрэг хүн болохыг ажин хүлээх боллоо. Ноён Мирэл халамжид хүн болов. Дийн хотын захирагч ламын ордон больницын барилгатай зэрэгэлдээ байдаг байж. Өнгөрсөн зууны үед Парисын их сургуулийн доктор Ани Пьюжигийн барьсан энэ ордон өргөн дэлгэр өнгө саруулхан. Гэтэл больницын барилга 2хан давхар үүтэн хавчхар. Мэрэл ирээд 3 хүнсний дараа больницоор явж үзээд больницын захирлыг дуудан аваачаад "Ноён захирлаа, одоо танаа больницад хэдэн өвчтөн хэвтэж байна да?" Гэхэд 26 хүн хэвтэж байна гэж хариуллаа. Захирагч лам "Тоолоход 26 байсан юм гинэ. Юу, цай баг учраас орнууд маш чигжүү тавигдсан юм аа" гэлээ. "Би тэрний чинь бас хараад мэдсэн шүү" гэлээ. "Өрөөнүүд өвчтөнд тохиромжгүй ахаарсалх олигтой ордгоо юм л та." "Тийм ч байх гэж би бас бодсон. Нартай өдөр өвчтнүүд гараад суухад цэцэрлэхийн талбай хөрөлцдөггүй. Тийм ч болов уу гэж бас бодсон. Хүнд байдлыг төвчхээс өөр арга байдгүй юм да, ноёнтон минь" гэж захирал хэлэхэд төр зур дуугүй байсан лам больницын захирлаас гинт "Ордны 1-р давхрын тасалгаанд хэдэн ор багтана гэж та бодож байна да?" гэж асуухад захирал гайхаж тасарч "Юу, таны зоогийн өрөөнд үү?" гэлээ. Мэрэл тооцоо хийж хэмжээ авч байгаа мэт маягтайгаар өрөөг ажин харж байснаа. "Энд чинь 20-оос доошгүй ор багтмаар юм байна. Энэ байдал тохирохгүй. Та нар 26 хүн 5-6 жижиг тасалгаанд багтааж байхад бид 3 хүн 60-аад хүнд багтах зайтай байр эзэмшин суугаа явдал буруу байна. Та нар миний байранд ороод би та нарын байрыг эзэлжихэд байгаа юм байна шүү дээ. Та нар надад байр өг. Эндхийн эзэн нь та нар юм шүү дээ" гэлээ. Маргааш өдөр нь 26 өвчтнүүд захирагч ламын өрөөнд нүүж лам больницын байшинд орж байраа солилцлоо. Мэрэл дээд давхартай 3 өрөөтэй, доод давхартай мөн 3 өрөөтэй байшинд оржээ. Мэрэл өөрөө доод давхарт, 2 эмэгтэй дээд давхрын өрөөнд суудаг байлаа. Годомж руу харсан хаалгатай 1-р тасалгаанд хоолоо идэж, 2-р өрөөнд унтаж, 3 дахьтаа уншилгаа уншдаг билээ. Уншилгын өрөөнөөс ганцхан унтлагын өрөөг дамжин гадагш гарч болох. Унтлагын өрөөнөөс заавал хоолны өрөөгөөр дамжин гарч болох аж. Унтлагын газарт тусгай хөшхийн цаана зочдод зориулан ор зассан байдаг байлаа. Өдөөнүүдгээс сүм хийдийн ажил хэрэгээр ирдэг лам нарыг энд зочлон хоноолдог байжээ. Хуучин больницын эм олгодог газрын жижиг барилгын гал тогоо ба зойр болгон хувиргажээ. 1, 2-р давхрын бүх өрөөнүүдийг нийтийн байр, эмнэлгийн газартай адилаар цайлган буджээ. Ноёхон Батистины тасалгааны ханны будаг дор уран зураг байгааг зарц эмэгтэй Маглор олон жил өнгөрсөн хойно олж харсан гэж. Магадгүй энэ байшин эмнэлгийн газар болохоос өмнө дээр үед Дийн нутгийн ардуудын хурлаа хийдэг газар байсан нь илэрчээ. Мэрэлийн 2 давхар байшинг Батистин, Маглор 2 эмэгтэй гайхалтай нэмбагаар цэвэрлдэг байж.
Ариун цэвэр байдал Мирээлийн цор ганц гэрийн чимэг мөн байж. Ариун цэвэр байх нь ядуучуудад саад болдгүй юм гэж Мирээл хэлдэг байлаа. Мирээлийн урдийн хөрөнгөөс хоол цайны 6 мөнгөн хэрэгсэл үлдсэн байлаа. Эдгээрийн цэвэр хялалдсан өнгө зарц эмэгтэй Маглуарын сэтгэлийг өдөр болгон баясгана. Мөнгөн халбаг сэрээгээр хоол иддэгэ би тэмч амархан зогсоож чадахгүй гэж Мирээл бас хэлдэг байж. Мирээлд хоол цайны мөнгөн хэрэгслээс гадна өв залгамжлан авсан Лааны 2 том мөнгөн тавир байжээ. Лааны энэ 2 тавир захирагч ламын унддаг өрөөнд гялтган гялбаж байлаа. Мирээлинд гадны зочин ирэхэд зарц Маглуар мөнгөн тавиртай 2 лагаа асааж ширээн дээр тавьдаг байлаа. Мирээлийн унддаг өрөөний орны толгой дээр хананд зоосон жижиг шургуулаг байдаг байлаа. Зарц эмэгтэй Маглуар орой болгон 6 мөнгөн хэрэглэл ба утгадаг халбага тэр шургуулга руу хийгээд түлхүүрээ цоожноос нь салгаж авалгүй үлдээдэг заншилтай байж. Мирээлийн байшинд цоожтой хаалга нэгч байсангүй. Дээр үед бүх цоожтой байсан хоолны өрөөний цоож дүгжээг Мирээл дөнгөж ирсэн өдрөө авахулж хийжээ. Иймээс гаднын хэн боловч энэ байшинд дуртай саадгүй орж гарах бололцоотой байлаа. Мирээлийн дүү эмэгтэй Батистийн зар завгаа Маглуар 2 үү таалган цоожгүй болохоор өнхөлцгөө хагардлаа айж шүн өнгөрүүлдэг байхад Мирээл оогт ажиггүй онгорхой хаалгатай унддаг байж. Дүүн ахынхаа тухай бичсэн нь. Мирээлийн гэрийн доторх амьдрал байдал хамт суудаг 2 эмэгтэй өөрсдийнхөө бүх санаа бодол сэтгэл зүрхээ Мирээлд хэрхэн захируулж байсныг харуулахын тулд Батистянаас өөрийн бага насны танил эмэгтэй ноёхон До Бо Шиврод бичсэн загтлыг энд сэрүүлэн бичье. 1800 оны 12 дугаар сарын 16. Хайрт хонгор чамаага бид өдөр болгон дурсан суудаг. Чамаага бид үргэлж дурсдаг заншилтай. Өдөр шөнө өнгөрөх тусам боломж их дурсах юм аа. Манай Маглуарга байшингийнхаа хан дээврийг цэвэрлэж яваад хид хідэн шин нээлт хийсэн учраас манайх танахаас гой ганхны хувьд өчөөхөнж дордохгүй болсон шүү. Маглуарга бүх хуучин бодог цаасыг ховхолж цэвэрлсэнд дороос нь сонин хачи юм их гарлаа. Миний суудаг байр алтаар зурсан хуучин уран зургаар дүүр. Маглуарга үлдсэн хог шороог орчин цэвэрлэж дуусгаад зундаа тосон будгаар бодох болно. Тэгэхэд миний унтлагын өрөө ёстой нэг музей болж хувирах нэ. Энээс гадна мань Маглуар дээвэр дороос эртний хийцтэй 2 жижиг модон сандал олсон. Тэрнийг алтаар бодуулахад 6-7 франк зарцуулагдах төлөвтэй. Сандал бодуулах мөнгөө ядуучуудад өгсөн дээр гэж шийдлээ. Мөгийн үзэмж муутай эмийг бодуулаад ч юу заах вэ? Би хуучинтайгаа адилаараа буйна эдэлсээр жаргаж байна. Миний ах тун зан сайтай хүн юм аа. Юу байгаагаа бүгдийг ядуу өвчтөе хүмүүстэй хайрлахгүй өгсөөр байна. Бид мөнгөөр их тутмаг байна. Энд өвлөн сүрхий хүүтрэх юм. Ядуу гажигдaltaй хүмүүст ямар нэгэн зүйл туслах хэрэгтэй болох юм аа. Манайха дулаахан гэгээ гэрлэр зүгээр. Ах маань хачин зантай хүн юм аа.
Лам болгон тийм байх ёстой гэж өөрөө ч хэлэх юм. Манай байшингийн хаалганууд үргэлж онгорхой цоожгүй байдаг. Дуртай хүн бүр ахын өрөөнд орох боломжтой байна. Миний ах шүнж гисэн огт айхгүй зөрөгтэй хүн юм аа. Маглавар бид хоёр айж санаа зовход манай ах их дургүй. Ах маань дандаа өөрийгөө хүнд аюултай байдалд оруулдаг. Тэрнийг бид мэдсэн чи мдээгүй юм шиг байвал санаанд нь тохирдог. Занган сайн мэдээд санаанд нь тохируулж явбал чухал юм аа. Дээрэмчдийн иргэшээлд орсон газраар өнгөрсөн жил ганцаараа дажгүй яваад ирсэн. Бид хамт явъя гэхэд аваагүй юм. Бид явж 15 хоног алга байгаад ямар ч осол аюултай учралгүй эрүүлэнх буцаж ирсэн. Яваад сурггүй болохоор улсууд тэрнийг лав үгсэн байх гэлцэж байсан чинь харин зөв зүгээр гэртээ буцаж ирээд тоноолсон хүн ийм байдаг юм уу гэд авдраа онгойлгоход дээрэмждээс бэлгэлсэн үнэт хэдлэлээр дүүрсэн байлаа. Миний бие зүгээр сайн боловч би өдрөөс өдөрт эцэж тураад байх боллоо. За, баяртай. Цааш нь бичиж гисэн цаас минь дуслаа. Үрдийн жаргалыг өрөөж ёслогч Батистийн. Үзэгдээгүй гэрэлтэй учирсан нь. Дээр дурдсан цагтлаа бидсний дараахан захирагчлам мэрэл дээрэмждээр дүүрэн газраар явснаасаа улам илүү бэрх хэрэг нэгийг үйлдв гэж хотын бүх хүмүүс хоорондоо ярилцах боллоо. Дийн хотын орчимд гавханцаараа амьдран суудаг нэг хүн байж. Энэ хүн дээр үед ардын их хурлын гишүүн байсан аж. Тэрний нэр Жэ гэдэг байж. Жэ дийн хотынхны дунд нэр алдаргүй байж. Их хурлын гишүүн байсан хүн гэв. Пөөх тиймэрхүү хүмүүс чинь нөхөр чи гэж нэг дууддаг байхгүй юм гинлээ гэлцдэг байж. Хамгийн зэрлэг шахуу болсон тэр хүн хааныг устгахын төлөө саналаа өгөөгүй боловч тийм саналтай улсуудыг дэмждэг байсан аж. Яваад хүрэх замгүй, ярьж хөрөх хүнгүй толгодын дунд таг ганцаараа суудаг Жэгэнд хотоос гарсан хүн 45 орчим минут алхаад үргэлжлэлийг Зангиа аудиогоос